Татварыг бүрдүүлэхэд одоо оролцдог ийм одоо хувь нэмэр оролцсон татварын нэг юм төрөл байна. За дараа нь төлбөр гэж. За төрийн өмчийн газар одоо тэгээ газрын хэвлэл, эрдэс баялаг, ой ургамал, аршаан, усны нөөц ашиглуулсны, агаар ус хөрс бохирдуулсны, амтэн агнусны төлөө хувь хүн хуулийн этгээдээс авч улс орон нутгийн төсөв за тусгай зориултын сан төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгийг төлбөр гинэ гэж. Газар ашигласан бол газрын төлбөр өгөх нь тийм ээ. За эрдэс баялаг, ой ургамал ашигласан бол аршаан ус ашигласан бол төлбөрийг өгнө. Агаар ус бохирдуулсныхаа төлөө төлбөр өгнө. Амтэн агнуусан бол төлбөр авна шүү дээ. За ингээ хувь хүн хуулийн этгээдээс авч байгаа орон нутгийн төсөвт за тэгээ тусгай зорилтын сан төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгийг төлбөр гинэ гэж. За татвар нь сая бид нар хэлжсэн шууд болон шууд бус татвар гэж. За шууд татвар нь болохоор орлогын байж байна. Хөрөнгийн нийгмийн даатгалын. За энэ орлогын татвар мэдээж хэрэг аж ахуйн нэгжийн орлого, хувь хүний орлого албан татвар. Эдгээрийн орлогоос нь татвар авна гэж. За хөрөнгөийнх болохоор авт дээр болон өөрөө явж хэрэгсдийн албан татварууд байж болно. Энэ бол хүмүүсийн одоо аж ахуйн нэгжтэй хөрөнгөнөөс нь буу ашигладаг бол бууны албан татвар төлнө. Үл хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн албан татварууд байна. Үл хөдлөх хөрөнгөтэй бол хөрөнгөний албан татвар төлөгч. Энэ бол хөрөнгөний татвар гэж үзсэн. За нийгмийн даатгалыг бид нар чинь нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл. Энэ болохоор шууд одоо улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. За шууд бус нь болохоор хэрэглээнийх нэмэгдсэн өртгийн албан татвар байна. Гайлын албан татвар, онцгой албан татвар, авто бензин, дизелийн түвш. За энэ татвар хэрэглээнийх тэгээд шууд бусд оруулна. За хэрэглэгчийн төлбөр хураамж байна. Намдэж газрын дэмжигдийн хураамж, улс аршааных, ашигласных, ой мод бэлтсэних, байгаль ургамал агнуурын нөөц ашигласны төлөө төлбөр төлж байгаа. Хөлбөмбөглөгийн төлбөр болон хураамжууд шууд бус татварт ордог гэсэн. За ийм одоо ангиллалаар ангилж үзнэ. За Монгол улсын татварын тогтолцоо. За үндэсний татварын ерөнхий газар. За тэдгээрийн түрүүндор нийслэлийн татварын газар, татварын хяналтын газар, аймгийн татварын хэлтсүүд ажиллана. За нийслэлийн татварын дүүргүүдийн татварын хэлтс. За аймгийн татварын хэлтсийн энд оруулах сумдын татварын тасаг байцаагч нар одоо ингэж ажиллах үүрэг хуваарьтай. За ийм тогтолцоотой байдаг юм. Энийг бол Монгол улсын татварын тогтолцоо одоо ийм байдалтай байдгийг харж байна. За дараа нь Монгол улсын татварын төрлүүдийн тухай. Төрлүүд Монгол улсын татварын ямар төрлүүд байдаг вэ гэсэн. Тэгэхээр ер нь татварыг яаж юуж ангилдаг вэ гэдэг. За тэгэхээр тодорхой төрлийн татвар нь улсын болоод орон нутгийн татварын аль нэгэнд нь одоо хамаарагддаг. Тэгэхээр тодорхой төрлийн татваруудыг бид нэг хэсэг нь улсын, нэг хэсэг нь орон нутгийн одоо татвар гэж хамааруулдаг байна. За улсын их хурл засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татварт хамаардаг. Ийм татварууд болохоор улсын татварт хамаарна гэж. Улсын их хурл засгийн газраас хувь хэмжээг нь тогтоогоод Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татвар нь улсын татварт хамаарна гэж. За тэгвэл замун улсын их хурл, засгийн газар, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас
хувь хэмжээг нь тогтоогоод орон нутгийн төсөвт нь төвлөрүүлэх эсвэл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар нь орон нутгийн татварт хамаардаг байх нь. Орон нутгийн татварт хамаарна гэж. За тэгэхээр орон нутгийнхаа төсөвт нь төвлөрүүлнэ. Эсвэл одоо тухайн нутаг орныхоо нутаг дэвсгэрт үйлчилж байгаа татвар нь орон нутгийн татвар байна. За улсын татврын одоо гол төлөөлөл аж ахуй нэгжийн орлогын албан татвар юм. За тэгэхээр бид нар улсын татвараас татварт хамаардаг татваруудаас нь хэд хэдэн одоо татварын тухай. За тэгэхээр одоо улсын төсөвт хамгийн их байр суурь эзэлдэг улсад төсөвт хамгийн их орлого оруулдаг татвар бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэдэг юм. За энэ аж ахуй нэгж байгууллагын албан татврын хууль гэсэн нэртэйгээр анх 1992 оны 12 сард батлагдаад 93 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж байсан. Аж ахуй нэгж байгууллагын албан татврын хууль гэсэн нэртэй байжээ. Дараа нь 2006 онд оны 6 сарын 29-нд шинжилэн найруулагдаад аж ахуй нэгжийн орлогын албан татврын хууль болж баталсан. Ингээд 2007 оны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөгдөж байгаа. За мөн аж ахуй нэгжийн орлогын албан татврын хуулийг шинжилэн батлаад 2020 оны 1 сарын 1-ээс эхлэн одоо мөрдөж байна. За аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь орлогод суурилсан шууд татварт хамаардаг. За уг татвар нь төсвийн орлогын гол их үүсвэр болдог. Аж ахуй нэгжийн орлогод татвар ногдуулахдаа нийт орлогод нь одоо хяналт тавих. За мөн төсвийн орлогын тогтвортой баазыг одоо бүрдүүлэх ийм үүрэгтэй байна. Аж ахуй нэгжийн орлогод татвар ногдуулж байгаа юм. Нийт орлогод нийтэд хяналт тавина. Хоёрт нь төсвийн орлогын тогтвортой баазыг бүрдүүлэх ийм үүрэгтэйгээр татвар ногдуулдаг байна. За тэгвэл албан татвар төлөгч гэж хэн төлөх вэ гэж. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгч нь хэн? Тэ. Төлөгч гэж хэний хэлхийн хэн төлж байгаа юм бэ гэж. За тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон. Эсвэл одоо тийм орлого буйч гэсэн хууль заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол улсад байнга байрладаг болон байнга байрладаггүй аж ахуй нэгж нь албан татвар төлөгч байх юм. За тэгвэл ямар орлогод татвар ногдох вэ? За албан татвар ногдох орлогыг үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэж ангилдаг байна. Тэгэхээр ямар орлогод одоо татвар ногдох вэ гэхээр үйл ажиллагааных нь орлого байна. Хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого гэсэн ийм одоо орлогоудаас албан татварыг одоо ногдуулах юм. За тэгэхээр эндээс татвар ногдох орлого гэдэг зүйлийг одоо заалшгүй мэдэх хэрэгтэй. За аж ахуй нэгж маань одоо нийт орлого олсон байж бол нийт орлогынхаа одоо бүх орлогыг нийлээд нийт орлого. Энэ нийт орлогоос чөлөөлөгдөх орлого гэж байдаг. Тэр чөлөөлөгдөх орлогын хасгаар татвар ногдох орлого гэдэг зүйл гарч ирнэ. За тэгэхээр хууль заасан одоо чөлөөлөгдөх ёстой орлогууд байж болно. Тийм орлоготой бол чөлөөлөгдөх орлогыг хаснаа гэсэн. Нийт орлогоос чөлөөлөгдөх орлогыг хасгаар татвар ногдох орлого гарч ирдэг юм байна гэж. За хэрхэн төлөх вэ? Яаж төлөх вэ гэж. За тэгэхээр нийтлэг буюу ерөнхийдөө бол хоёр шатлалаар төлдөг гэж. Нийтлэг буюу шатлсан хувь хэмжээгээр. Тэгэхээр энэ болохоор үйл ажиллагааных нь орлого. Нийтлэг одоо үйл ажиллагааных нь орлого татвар ногдуулах нэг нийтлэг буюу шатлсан хувь хэмжээгээр. Тэгэхээр үйл ажиллагааны орлогоос авах татвар маань хоёр шатлалтай байх нэ гэж ойлгох юм. За дараа нь болохоор тодорхой орлогоос тодорхой хувь хэмжээгээр гэсэн хэлбэрээр юм. За хөрөнгийн болоод хөрөнгө борлуулсны орлогод тодорхой хувь хэмжээгээр татвар ногдуулна гэж.
За ингэж одоо үйл ажиллагааны орлогодлохоор хоёр үе шаттайгаар аль шатлалтанд хамаарах нь гэдгээсээ хоёр дахь нь болохоор тодорхой орлого хөрөнгийн орлого буюу хөрөнгө орлосны орлого болсон бол одоо тодорхой орлогоос тодорхой хэмжээгээр төлнө гэсэн. За ийм одоо хоёр янзаар төлөх нэ гэж. За хэрхэн төлөгдөх вэ? Буюу нэгдүгээр хувилбар нөгөө нийтлэг буюу шатлсан хувь хэмжээ гэх. За бид нар түрүүн татвар ногдох орлого гэдэг зүйлийг тооцсон. Тэр нь болохоор нийт орлогоос чөлөөлөгдөх орлогыг хасгаар татвар ногдох орлого гарч ирсэн. За тэгвэл тэр татвар ногдох орлогоос хасагдах зардлуудыг хасах хэрэгтэй. Хасагдах зардлуудыг хасгаар татвар ногдуулах орлого гэдэг зүйл гарч ирнэ. За одоо ногдох орлого байлаа. Холбогдож гарсан зардлуудаа хаслаа. Татвар үлдэж байгаа татвар ногдуулах орлого. Одоо энэ татвар ногдуулах орлогоос татварыг авна гэсэн үг. За тэгэхээр Монгол улсын хуулинд нийтлэг буюу шатлсан хувь хэмжээгээр авдаг юм хоёр шатлал байна. За нэгдүгээр шатлал нь болохоор 6 тэрбум хүртэлх татвар ногдуулах орлогоос 10% татвар авна гэж байна. Энэ бол өөрчлөгдсөн тийм ээ. 20 оны 1 сарын 1-ээс өөрчлөгдсөн. Урд нь болохоор 3 тэрбум хүртэлх төвнөөс 10% авдаг гэсэн бол 6 тэрбум хүртэлх төвнөөс ногдуулах орлогоос татвар авна гэж өөрчлөгдсөн байна. За ингээд 6 тэрбум хүртэлх татвар байвал тийм ээ. Түүнээс шууд 10% татвар авчихна. За тэгвэл хоёр дахь шатлал нь 6 тэрбумаас давсан дүн байж болно шүү дээ. 6 тэрбум төвнөөс дээш авчвал тэр давсан дүнгээс нь 25%-аар давсан дүнгийн 25%-ийг аваад уг дүн дээрээ 600 сая төгрөгийг нэмж татварыг ногдуулна гэж. Энэ бол хоёр дахь шатлал. Нийтлэг буюу шатлсан хувь хэмжээ гэдэг маань. Тэр Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль зааснаар ийм хоёр шатлалтайгаар албан татварыг ногдуулж авч байна. За ингээд татвар ногдуулах орлого нь 6 тэрбум хүртэлх төгрөг бол шууд 10% авна. 6 тэрбум төгрөгөөс даваад явчихвал 6 тэрбум төгрөгөөс дээш гарсан дүнгийнх нь 25% дээр нь 600 сая төгрөг нэмээд татвараа ногдуулж авна гэсэн. За ийм байдлаар төлөгдөх юм байна. За ингээ хэрхэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. За энэ болохоор нэгд хувилбар буюу шатлсан хувь хэмжээ. За тэгэхээр сая бид нэр юунд ирсэн хасагдах зардал гэж юу хэлээд байна. Хасагдах зардал. Хасагдах зардлыг хасаар татвар ногдуулах орлого гарч ирж байна. За хасагдах зардал гэдэг нь хуулийн дагуу татвар ногдуулахаар хүлээн зөвшөөрсөн орлого олоход гарсан бүхий л төрлийн зардлыг тогтоосон хязгаарын хүрээнд хаснаа гэж. За жишээлбэл одоо тухайн одоо үйл ажиллагааныхаа орлогоо олоход холбогдож гарсан зарлууд байж болно. Зарлууд. Одоо жишээлбэл тухайн үйл ажиллагаа эрхлэхдээ ажилчин албаа хаагчтай ажилласан бол тэр дээр төгсөж байгаа цалин ус, цалингийн зардал бол хасагдах ёстой зардал юм. Цалинтай холбогдож гарч байгаа нийгмийн даатгалын шимтгэл, хүүхний орлогын албан татвар гэх мэтчлэнгийн юм олон зардал. За тэгээд уур ус, дулаан цахилгаан ашигласны зардлууд байна. За ямар нэгэн байдлаар түрээсийн зардал, албан томилтын зардал гэх мэтчлэнгээр авто бензин, дизель шатхуун түвшний зардал гэх мэтчлэнгээр тухайн орлогыг олоход гарсан бүхий төрлийн зардлыг тогтоосон хязгаарын хүрээнд таснаа гэж. Тэгэхээр одоо зарим нэг юм лимиттэй байх нь шүү дээ. Жишээлбэл одоо тухайн үйл ажиллагааны орлого олох бод ажилтны албан хаагчтай томилтоор явуулсан байж болно шүү дээ. Тэгвэл тогтоосон хугацаандынх нь томилтын зардлыг хаснахаас хэтэрсэн томилтын зардлыг хасдаггүй яач шинэ. Гэх мэтчлэн ийм тогтоосон хязгаарын хүрээнд таснаа гэж. За дараа нь хууль бус үйл ажиллагаа. Тухайлбал одоо хууль бус зар сурталчилгаа явуулсан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарат бусдад учруулсан төлбөр, санхүүгийн түрээсийн төлбөрийн үндсэн дүн зэрэг зардлуудаа үл хасагдана. Ийм зарлууд бол хасагдах зардал гэдэгт ордоггүй гэж. Тэгэхээр хүмүүс бол ерөөсөө ямар зардал гарсан байна бүгдийн л одоо хасагдах зардал гэдэгт орно. Тэгэхээр мэдээж хэрэг татврын байцаагч зэрэг тухайн одоо
орлого олгохтой холбогдсон гарсан зарлуудны нь тэрнтэй холбогдоогүй хууль бусны зарлуудын нэ гэдэг юм хасах ийм одоо зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр холбогдож гарсан зарлыг тогтоосон хязгаарын хүрээнд нь засаж зардлаа тайлагнах хэрэгтэй байна гэж. За хоёр дахь хувилбар дээр нь хэрхэн төлөх вэ гэж. Тэгэхээр тодор ногдох бодлоос тодорхой хувь хэмжээгээр тодор ногдуулдаг гэсэн үг тийм ээ. За жишээ нь одоо Монгол ашигын орлого, хүүгийн орлого, эрхийн шимтгэлийн орлогоос бол 10% л татвар авна. Монгол ашиг болсон бол хүүгийн орлого болсон бол эрхийн шимтгэлийн орлого 10%. Одоо та бүхний хамгийн одоо сайн мэдж байгаа юу нь болохоор хадгаламжийн хүү одоо нэг хэдэн төгрөг хадгаламжинд хадгалуулсан байсан чинь хүү орж ирлээ хүүгийн зарлыг аваа авчиж байгаа. Хүүгээс татварыг аваа авчиж байгаа шүү дээ тийм ээ. Хүүгийн орлого болсон бол 10% татвар. За мөн эрхийн шимтгэлийн орлого 10%. Гэт ингээд энэ нь шууд тийм одоо орлогоолсон бол тэдээс тэдэн хувь авна гэдэг. Тэгэхээр тодорхой татвар ногдох орлогоос тодорхой хувь хэмжээр авч байгаа. За төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжир суглааны орлого олсон л бол 40% татвар авна гэдэг. Шууд заагаад өгсөн байна. За үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2%. За ингээд байр орон сууцаа зарах, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан бол тэр орлогын 2%-аар шууд одоо татвар өгнө шүү дээ тийм ээ. За эрх борлуулсны орлогод 30%. Гэх мэтлэнгээр ингээд тодорхой хувь хэмжээгээр шууд хилээд өгсөн. Тодорхой татвар ногдох бодлоос тодорхой хувь хэмжээгээр авна гэдэг. За ингээд шууд энэ хувь хэмжээгээр нь татвар төлдөг гэж. За тэгвэл хөнгөлөлт чөлөөлөлтүүдийн тухай. Жишээ нь одоо алам дотроос чөлөөлөх орлого гэж. Одоо бид хүн бол аж ахуйн нэгжийн орлогын албан дотрыг ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр чөлөөлөх орлогууд нь дараах одоо зүйлсүүд орж ирэх нэ. За засгийн газар аймаг нийслэлийн засаг даргын болоод гаргасан одоо бонд, хөгжлийн банкны бондын одоо хүү. Түүнийг болохоор алам дотроос чөлөөлдөг юм байна. За 25-аас дээш ажиллагчтай аж ахуйн нэгжийн ажилчдын 3/2 болон түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлж байгаа бол аж ахуйн нэгжийн орлогоос чөлөөлнө, татвараас чөлөөлнө. За мөн Монгол улсын нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого байвал түүнийг албан дотроос чөлөөлнө гэсэн. За ингээд чөлөөлөх орлогод. За мөн хөрөнгө оруулалтын сангийн орлогыг албан дотроос чөлөөлнө гэсэн. За ийм одоо чөлөөлөх заалтууд бол байж байгаа. За тэгвэл албан дотроос хөнгөлөх нь. За үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, тэжээлийн ургамал тариалагчдын орлогод ногдох албан дотрыг 50%-аар хөнгөлнө. За мөн 50-аас дээш хувиар хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилтдаг аж ахуйн нэгжийн орлогод эзэлж буй хувь хэмжээгээр нь албан дотроос хөнгөлнө. За мөн тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, за гол горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн аж ахуйн нэгжийн нийт орлогод ногдох албан дотрыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр нь албан дотроос хөнгөлнө гэдэг. За тэгэхээр мэдээж хэрэг байгаль усны чанар сайжруулах, орон нутгийн усны нөөцийг нэмэгдүүлэх, гол горхио сэргийж байгаа юм одоо зүйлдээ санхүүжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд бол албан дотроос ингээд хөнгөлөгдөх ямар хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдгээрээ тайлгнасан хэмжээгээр нь албан дотроос хөнгөлж өгөх нь шүү дээ. За
За бид нар сая улсын татврын тухай ярьж байгаа. Улсын татврыг бүрдүүлэгч одоо гол их усрын бүрдүүлэгч нь улсын татварт одоо хамаарах нь аж ахуйн нэгж орлогын татвар байсан бол дараагийн нэг татвар нь гайлийн албан татвар улсын татварт хамаарагдана. За 1921 оны сүүлээр сангийн яамнаас эдийн засгийн албадууд үүссэн нэг нь өнөөгийн гайлийн алба юм. За гайлийн албан татврыг ерөнхийдөө 5%-аар авдаг. За тэгэхээр гайлийн үйл ажиллагаа нь Монгол улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, бичиг баримтыг бүрдүүлэх, хяналт хийх, гайлийн болоод бусад албан татвар хураамж, хураан авахд одоо чиглэгдэж байдаг тийм ээ. За гайлийн үн бүрдүүлэлт гэж байдаг. Гайлаар одоо хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлж одоо бичиг баримтыг бүрдүүлээд гайлийнхаа үн гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Гайлийн үнээс гайлийн албан татварыг 5%-аар одоо тооцож авдаг гэсэн. За тэрний дараа нэмэгдсэн өртгийн албан татвар байна. Энэ нэмэгдсэн өртгийн албан татвар өмнөх хуудас гэдэг нь албан татварын юу ярьж байна вэ? Өмнөх хуудас гэдэг нь за нэг чат үзүүлж тийм. Тийм нэ багш. Энэ болох мөн үү? Хөнгөлөлт чөлөөлтүүд байсан уу? Гайлийн албан татвараас өмнөх нь үү? За энэ болохоор хөнгөлөлт нь тэрний уртлаг болохоор чөлөөлөх орлогод албан татвараас чөлөөлөх нь. За энэ юу маань слайд энэ материалыг өгч штэ та хэд. Тэгээд дараа нь хаад татаж явах хэлж явах юм. За та хэд өгнө. Уянга төрөчийн юмнуудыг авсан байгаа. Би одоо энийг бас илгээчнэ. За ингээ хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэсэн бол одоо дараа нь гайлийн албан татвар. За тэгээ гайлийн албан татвар болохоор бас улсын татварт хамаарагдана. Улсын төсөвт бас гол үүрэг гүйцэтгэдэг. За тэрний дараагийн нэг том татвар нь болохоор нэмэгдсэн өртгөл албан татвар. Энэ болохоор бас улсын татварт хамаарагдана. За анх бол нэмэгдсэн өртгийн албан татвар маань 1993 онд худалдааны албан татвар нэртэйгээр анх удаа батлагдж гарч ирж байсан. Тэгээ 99 оны 1 сарын 1-ээс нэмэгдсэн өртгийн албан татвар болсон. 2007 оны 1 сарын 1-нд шинжилт хийгдсэн. 16 оны 1 сарын 1-ээс мөн шинжилэлт хийгдсэн. За нэмэгдсэн өртгийн албан татврын ачааллын эцсийн хэрэглэгч одоо үүрдэг. За ийм татвар шүү дээ тийм ээ. За нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч хэн юм бэ? Хэн одоо төлөгч юм бэ гэж. Хэн төлөх вэ? За суудхан төлөгч гэж. За үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн. Хувь хүн хуулийн этгээд байвал үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөг төрүүл нэмэгдсэн өртгийн албан татварч татварч болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болно. За энийг бол одоо үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая хүрлээл гэж баг автоматар ингээд суудхан төлөгч болно гэсэн. За гэтэл одоо сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байдаг сайн дураар. Тэгвэл 10 сая төгрөгийн одоо үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 10 сая төгрөг хүрвэл өөрсдөө сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж болно гэж. За тэгвэл албан татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч. Тэгэхээр бараа ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зорилтоор худалдан авч буй хувь хүн. За ингээд нэмэгдсэн өртгийн албан татврын одоо буцаан олголт суглаа энэ төрөг одоо бид нэр юу гэдэг шүү дээ тийм ээ. Буцаан авалтаа аваад суглаанд оролцоод зарим нь одоо хожоод зарим нэг хэсэг нь хожихгүй байгаа шал ингээд байж байгаа тийм ээ. Тэгэхээр бараа ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй ч зөвхөн өөртөө хэрэглэх зорилтоор худалдан авсан хувь хүн, авч буй хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татврын одоо төлөгч. За эндээсээ бид нар буцаан олголт одоо суглаагаа авч хэрэгжүүлж байгаа. За ийм. За татвар ногдох ажил бараа ажил үйлчлэл юу вэ гэхээр
татвар ногдох бараа, ажил үйлчлэгээ гэдэг нь Монгол улсын дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ байна. За гадаад улсаас Монгол улсад импортоор оруулж ирсэн бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ. За Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ нэмэгдсэн өртгийн албан дотор ногдох бараа, ажил үйлчлэгээ болох нэ. Тэгэхээр Монгол улсад борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ байна. Гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ мөн экспорт гарсан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээ татвар ногдох бараа, ажил үйлчлэгээнд орно. За хэрхэн төлөх вэ? За тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татварыг бол ерөнхийдөө 10% тооцдог. Тэгэхээр Монгол улсын нутагт борлуулсан болон гадаад улсаар импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгэнд 10% татвар ногдуулна. 10% төлнө гэсэн үг. Ингэхдээ Монгол улсын нутагт борлуулсан бараа, ажил үйлчлэгийн тухайн үеийн зах зээлийн үнээс за импортын барааны тодорхойлсон гайлын үнээр гайлын онцгой болоод бусад албан татварыг нэмсэн дүнгээс нь татварыг төлөвлөнэ. Татвар төлнө. Тэгэхээр Монгол улсын нутагт дэвсгэрт одоо борлуулсан бараа, ажил үйлчлэгээний тухайн үеийн зах зээлийн үнээс за мөн импортын барааны тодорхойлсон гайлын үнээр гайлын онцгой тэгээ мөн онцгой болон бусад албан татварыг нэмсэн дүнгээс нь 10% татвар авдаг. За экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил үйлчлэгээнд бол тэг хуваар. За ийм байдлаар за Багшаа давхар татварын талаар ойлголт өгөөч гэсэн байна. за би одоохон харж байна. За тэгээд нэг замд хэлнэ. Бас хойгор юу гарч ирэх баг. За би ерөнхий юу гэнэ. За нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлт чөлөөлтийг ингэж харж явж байна. За тэгэхээр Монгол улсаас экспортод гаргасан бүх төрлийн ажил үйлчлэгийн тэг хувь. За гадаад улсын засгийн газар, за олон улсын байгууллагаас бусдын болон хүмүүнлэгийн тусламж хөнгөлтэй зээлээр авсан бараа хөнгөлнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглэн зориулсан тусгай зорилтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгслийг хөнгөлнө. Эмчилгээний зорилттой хэрэглэх цус усан бүтээгдэхүүн эд эрхтнийх чөлөөлнө. Даатгал, зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчлэгийг чөлөөлнө гэсэн. За ийм одоо хөнгөлөлт чөлөөлтийн асуудал байна. За тэрнээс гадна онцгой албан татвар гэж. Энэ болохоор бас улсын татварт орно. За мэдээж хэрэг онцгой албан татвар гэдэг нь хууль тогтоомжид тусгаалan заасан бараа үйлчлэгээнд албан татвар ногдуулах үйл ажиллагаа юм тийм ээ. За хэн одоо төлөх вэ? Онцгой албан татвар төлөгч маань онцгой албан татвар ногдох бараа импортлсон болоод дотоодоо үйлдвэрлэж борлуулсан. За мөн төлбөрт тавар бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн хуулийн этгээд. За эдгээр нь болохоор онцгой албан татвар төлөгч байна. За тэгвэл татвар ногдох бараа бүтээгдэхүүн нь бол төрлөлийн сатварлганда тамхи, дизель төрс, суудлын автомашин. За тэгээд төлбөрт тооцоод үйл ажиллагаа явуулах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бийт нэгж үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа хувь хүн хуулийн үйл ажиллагаанд татвар ногдуулна гэж. За хэрхэн төлөх вэ гэхээр бийт нэгжид нь мөнгөн нэгээр ногдуулна. За бийт нэгжид болохоор нэг сатварлганда литр тутамд, янжуур тэмхэл 100 ширхэг тутамд, дүнсэн буюу задгаа тэмхэл килограмм тутамд, энэ дизелийн түвш бол 1 тонн. Тоглоомын ширээ электрон хөдний ширхэг гэх мэтлэнгээр ингээд бийт нэгжид
мөнгөн дүнгээр ногдуулна гэсэн. За хөнгөлөлт чөлөөлөлтүүд нь. За Монгол улсад үйлдвэрлэн экспорт гаргасан сатурал хундаа тамхиг чөлөөлнө. Гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээ зориулсан сүүсийн бүтээгдэхүүнээ нэрсэн шимийн эрхийг чөлөөлнө. Хамрын тамхи, гайлын байгууллагаас зарч ирсэн хувийн хэрэгцээ зориулж татваргүй нэвтрүүлэх гэж зөвшөөрсөн хэмжээний архи тамхиг чөлөөлнө. Хос тэжээлтэй цахилгаан тэжээлтэй автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинуудыг чөлөөлнө гэж. За одоо бид нэр сая улсын татвар гэдэгт онцгой байр суурь эзэлдэг хэдэн татварууд ярьсан бол одоо орон нутгийн татварын одоо гол төлөөлөл хүүхний орлогын татвар юм. За мэдээч хэрэг одоо 2007 оноос мөрдөж эхэлсэн. 18 оны 2 сараас өөрчлөлт орсон хуулийг одоо шинжилж өөрчилсөн байгаа. Одоо мөн даган мөрдөж байна. Тэгэхээр албан татвар төлөгч маань хэн байх юм бэ гэж. За мэдээч хэрэг татварын жилд албан татвар ногдож байгаа. Эсвэл тийм орлого олоогүй ч хууль заасан дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн харьяалгүй албан татвар төлөгч байх юм. За ямар орлогод нь ногдуулах вэ? За албан татвар ногдох орлогыг цалин хөлс, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө оруулалтны орлого, урлагийн тоглолт, спорт тэмцээний шагнал, наадмын байшин, төлбөр таавар, босоо тоглоом, эд мөнгөний хонжил суулганы орлого зэрэгт татварыг ногдуулах нэ. Хэрхэн төлөх вэ гэж. За мэдээж цалин хөлснөөс 10%. За ингэхдээ татвар ногдох борлого тооцохдоо тооцсон цалингаас нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хассан дүнгээс татвар ногдох борлого. Энэ татвар ногдох борлогоос 10% авна гэсэн үг тийм ээ. За үйл ажиллагааны орлого түрээсийн орлогоос бол 10% авна. За ингэж татвар ногдох борлого тооцохдоо татвар ногдох орлогоос хасагдах зарлуудыг хассан дүн. За бусад одоо хөрөнгийн болон хөрөнгө оруулалтны орлогын дүнгээс нь 2%, 5%, 10%, 20-40% төр. Одоо жишээлбэл хөрөнгө оруулалт үйл хөдлөх хөрөнгө оруулалт нь 2% гişтэй. За нуудлаа шүгдсэн бол 10%, хүүгийн орлого 10% гэх мэтлэнгээр боцоо тоглоом тоглолт 40% авна. Гэх мэтлэнгээр авчих юм тийм үү? За хөнгөлөлтүүд нь. За энэ болохоор нэг албан татварын хөнгөлөлтийн хэмжээг сүүлд одоо 18 оны хуулийн шинжилт өөрчлөлт ороод албан татвар ногдлох жилийн орлогын хэмжээг гэсэн байна. Цалин хөлсний орлого. За ингээд энэ бол жилийн хэмжээ байна. За тэгээд энэ жилийг мэдээж хэрэг сард нь хуваахаар аюу орно шүү дээ тийм ээ. За энэ болохоор жилийн хэмжээнд. За жилийн мэдээж сард хуваахаар сард ногдох одоо хөнгөлөлтийн хэмжээ гарч ирнэ гэсэн үг тийм ээ. За тэгээс 6 сая гэдэг маань 500 мянган төгрөгийн цалинтай хүний жилийн орлого одоо 6 сая болж байгаа шээ тий. За ингээ 240-ыг 12 дугаар 12 сард хувааж үзсэн тийм ээ. 20 мянган төгрөгийн хөнгөлөлт орж иж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд хөнгөлж өгнө. За энийг бол хөнгөлөлтүүдийг бол та бүхэн цалин хөлснөөсөө хөнгөлөлт авч байгаа учраас мэдэж. За чөлөөлөлтүүд. За тэтгэр тэтгэн төлбөр үзүүлж байгаа хөнгөлөлт нөхөн олбор болон нэг удаагийн бэлтгэл тусламж, донорын олгоор, албан төвлөлтийн зардал, даатгалын төлбөр. За засгийн газар аймаг нийслэлийн засаг даргын хөгжлийн банкны бондын хүү зэрэг. За эдгээрийг чөлөөлнө гэж. За тэгэхээр юу шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар дээр
ярихад юу гэдэг. Зөвхөн одоо энэ цалин хөлснөөс одоо хөнгөлөлт хөдөлүүлээд юу гэж байгаа юм биш тийм ээ. Одоо нэг удаа юу хэрвээ та албан татвар төлөгч бол татваруудаа төлсөн хэмжээгээрээ татвар төлөгч бол янз бүрийн одоо хөнгөлөлт чөлөөлтүүдийг эдэлж байгаа шүү дээ. Жишээлбэл ихэд хүүхдийн сургалтын төлбөрийн жилийн одоо сургалтын төлбөрөөс 10% буцааж авах татвараас. За анх удаага байр орон сууц худалдаж авах бас түүнтэй адилхан хувийн одоо байр орон сууц барьж авах тохиолдолд нэг удаадаа одоо 6 сая төгрөгийн буцаан олголтыг болгох гэх мэтлэн олон юун залтууд байгаа шүү дээ тийм ээ. За эндээс бас нэг яг энэ хувь хүний орлогын дотор болон энэ түрээсийн юу энд холбогдсон юу байна л да. За түрээсийн орлогоос 10% тооцохдоо хасагдах зарлуудыг хасахгүй үгүй. Одоо ямар нэгэн одоо өөрийнхөө хөрөнгөдөг түрээслээд орлого олсон бол түүнээс нь шууд 10% татвар авна. За хувь хүний орлогын албан татварыг яаж тооцож байна? Аж ахуйн нэгжиг зарлуудаа хасаад. Хувь хүний орлогын албан татвар. За хувь хүний орлогын албан татвар тооцох гэдэг маань цалин хөлс болон түүнтэй адилдах орлого гэж ярьдаг. Хувь хүний орлогын албан татварыг. Тэгэхээр хувь хүн өөрөө цалин хөлс шагнал урамшил авахаас гадна одоо гэрээт ажил гүйцэтгэсэн байж болно. Давхар ажил хийсэн байж болно тийм ээ. Гэх мэтлэнгээр хувь хүний орлого. За тэгээд мөн энэ юу гад шүү дээ. Өөрт байгаа одоо хөрөнгөө борлуулах, хөрөнгөө түрээслэх одоо нэг хөрөнгө борлуулах, хөрөнгөөс олж байгаа орлогод хувь хүн өөрөө түүнээсээ орлого олсон бол татвар төлнө гэсэн. Ийм хуулийн залтын дагуу. Тэгэхээр ихэвчлэн юуны залтуудаа хэрвээ хувь хүн өөрөө бооцоо тоглуулад орлого олсон бол 40% төлөх жишээтэй. Хадгаламжинд мөнгө хадгалуулад хадгаламжийн хүү олсон бол түүнээсээ 10% татвар өгч жишээтэй. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө олсон орлого нотлох баримтаар одоо нотлогдсон тохиолдолд татвараа төлнө гэж. За хасагдах зарлууд ямар зардлуудыг оруулж ийн гэж. Тэгэхээр энэ юу шүү дээ? Орлого олохтой холбогдсон гарсан зарлуудыг хасагдах зардал гинэ гэж. Орлого олохтой холбогдсон гарсан зарлууд. Тэгэхээр орлого олохтой холбогдоогүй зарлууд бол хасагдахгүй. Жишээлбэл одоо зар сурталчилгааны зардал гэхэд танаа яг жинхэнэ үйл ажиллагааны чинь өөрийн чинь одоо үйлдвэрлэлтэй чинь холбоогүй бол тэрийг хасахгүй гэсэн. Тэгэхээр тухайн орлогыг олоход л ямар одоо зарлууд холбогдож вэ? Тэр зарлуудаа болохоор юугаараа баримтуудаараа нотлож өгдөг байхгүй юу? Баримтаар нотлогдож өгнө. Жишээлбэл ихэд цалин хөлс ажиллаж байгаа. Тэнд тэр төлсөн нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар. За тэгээд машин техник тоног төхөөрөмжийн илэгдлийн зардал. Одоо тэрийн чинь одоо үйлдвэрлэл үйлчлэгэнд ашиглаж байгаа бол за тэгээд бараа бүтээгдэхүүний ачиж болох жаал өөрсдийн ч одоо компанид байгаа машин техникийн одоо бензин туслах материалууд уур ус цахилгаан дулаан холбоо шатхуун гэх мэтлэнгийн эдгээр бол хасагдах зардал гэдэгт орно шүү дээ. За түрүүн бас хүмүүсийн асуусан асуултнаас би бас ерөнхийдөө хариулж байгаа учраас энд нөгөө давхар татварын талаар ойлголттой өгч гисэн мэт тийм. За давхар татвар гэдэг бол ерөнхийдөө энгийнээр хэлэхэд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесийн байгууллаганд давхар татварын гэрээ байгуулсан
улс орнуудад давхардуулан татвар төлөхгүй байх процесс гэж ойлгоно. Одоогоор бид нэр ерөөхдөө 25 орнтой давхар татрын гэрээтэй. Бүгд нэр нь Хятад улс, Солонгос улс, Холбоо нэгдэх Герман, Энэтхэг, Орос гэх мэтчлэнгээ. Тэгээ энэ хүү давхар татрын гэрээгээр дамжуул татвар төлсгөөс зайлсхийх явдлаас өрчсөн сэргийлэх нөлөө үзүүлдэг. За ийм учиртай. Тэгэхээр одоогоор бол нэлээд олон юу байл те. Давхар татрын гэрээтэй явж байгаа. Ер нь бол 20 гаруй улстай давхар татрын гэрээтэй явдаг л да. Хор гаруй улстай. Австри, бүгд нэр нь гарчсан Солонгос, Сингапур, Канада, энэргээл Киргиз, Беларусь, Швейцар, Холбооноос Украин, Болгар гэх мэтлэн 25 улс орнтой давхар татрын гэрээтэй байдаг. За асар бараа материалын хэвийн хордлыг асар тасардалд оруулдаг бол хэдэн хувийг оруулж байна вэ? Бараа материалын хэвийн хордол асар зарлал. За энэ болохоор бараа материалын хэвийн хордол гэдгийг юу боддог шүү дээ. Нөгөө бараа материалын юм хичээл дээр ер нь ихэдээ ярьдаг л да тийм ээ. Хэвийн хорогдлын хэмжээ гэдгийг юунда нэг хасагдах зардалтай нэг бол оруулахгүй. Яагаад гэвэл тэр юунд албан татварт бол энэ хасагдах зардал оруулах юутэй гэсэн их заалт байдаггүй шиг санагдаад байна. Дахиад ирээд тэр хуулийнхаа заалтыг эргээ харъя да мэдэхгүй байна. За дараа нь өөр юу вэ? За цааш нь ерөнхийдөө нэг юу холбогдсон юу гарч ирсэн учраас саяны ярьжсэн татваруудтай холбогдсон асуулт гарч ирсэн учраас хариулаа. За дараагийнх нь за үйл хөдлөлийн төрөнгийн албан татвар. Энэ болохоор улсын татвар юм. Юу орон нутгийн татвар орно. Үйл хөдлөлийн төрөнгийн албан татвар гэдэг нь орон нутгийн татварын бас нэгэн том жишээ. За үйл хөдлөх хөрөнгө гэж Монгол Улсын иргэний хуулийн хууль заасан дагуу газар түүнээс салмагц зориултын дагуу ашиглаж үйл болох эд юмс үйл хөдлөх хөрөнгө нь хамаарна гэж. За бүх төрлийн үйл хөдлөлийн хөрөнгөнд 1.6-аас 1% албан татвар ногдуулдаг. Үйл хөдлөлийн хөрөнгөтэй бол 1.6-аас 1% албан татвар ногдуулна гэсэн. За энэ албан татвар төлөгч мөн хэн бэ гэж. Монгол Улсын нутагт үйл хөдлөлийн хөрөнгө өмчилж байгаа дотоод гадаадын хувийн хуулийн этгээд байна. Ямар хөрөнгөнд татвар ногдох вэ? За мэдээж хэрэг газар түүнээс одоо салмагц зориултын дагуу ашиглаж үйл болох эд юмс үйл хөдлөлийн хөрөнгөнд албан татвар ногдуулна гэсэн. За энэ хэрхэн төлөх вэ? За 1.6-аас 1% төлнө. Үйл хөдлөх хөрөнгийн бүртгэгдсэн үнийн дүнгээс 1.6-аас 1% тооцож төлнө гэсэн үг. За хөнгөлөлт чөлөөлөлтүүд байна. За жишээлбэл одоо хөнгөлөх нь гэр бүлийн хэрэгцээний зорилтоор иргэнд өмчлүүлсэн газар бол одоо манайхан ч тэр нөгөө 1.7 газар авна гэдэл яриад идэг шүү дээ тийм ээ. Тэр бол гэр бүлийн хэрэгцээний зорилтоор иргэнд өмчлүүлсэн газрыг бол албан татвараас хөнгөлнө. За нийслэлд болохоор 95% хөнгөлдөг юм байна. Аймгийн төвд 97%, сум төв тосгонд бол 98% одоо хөнгөлөлтийг үзүүлнэ гэсэн. За ийм заалттай. За тэгвэл чөлөөлөлт нь төсвийн байгууллагын үйл хөдлөх эд хөрөнгө одоо чөлөөлнө. Орон сууцыг үйл хөдлөх хөрөнгөний татвараас чөлөөлнө. Нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг чөлөөлнө. За чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үйл хөдлөх хөрөнгөний албан татвараас чөлөөлнө гэсэн юм заалтууд байдаг. За дараагийн сэдв маань ерөнхийдөө ингээд татварын талаарх ойлголт гэсэн бол одоо шийдвэртэй холбоотой жижиг дунд үйлдвэрлэл татвар гэсэн. За энэ юу говорит вэ?
За дотоодын үйлдвэрлэлийг гайл татврын бодлогоор дэмжинэ гэсэн заалт засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгагдсан. Тэгээд энэхүү ажлын хүрээнд 3 гол татврын өөрчлөлтийг татврын хуулийн багц хуулийн өөрчлөлтөөр хийж мөрдөж байна. Хуулийн өөрчлөлтөөр хийж мөрдөж байгаа юм байна. За энд нэгдүгürt нь юу вэ гэхээр бүсийн хөнгөлөлтийн татвар орж ирж байгаа тийм ээ. За тэгэхээр аймаг сумын төв нь одоо нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан одоо хэмжээгээр татвараас чөлөөлөх төрөсөн. Одоо жишээлбэл Улаанбаатар хотоос 550 км-с хол алслагдсан аймаг суманд 50%. За 1000 км-с хол алслагдсан аймаг суманд 90% татвар ногдох борлогыг албан татварыг чөлөөлөх болсон. 90%. Нөгөөд 50%. Татвар ногдох борлогын албан татвараас чөлөөлөх. За ийм одоо мөрдөгдөж байна. За дараагийнх нь жилийн орлого 1.5 тэрбум төгрөгнөөс ихгүй жижиг дунд үйлдвэрлэгчид 1% орлогын албан татвар ногдуулна гэсэн. За ийм одоо хоёр дахь өөрчлөлт юм. Энэ нь одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд оруулсан жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс ихгүй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ногдуулах татварыг 90% хөнгөлөх зохицуултыг тусгаж өөрчлөлт хийсэн ба доорх 4 салбарт одоо үүнийг салбарыг хамруулахыг тусгасан. За энд нэгдүгürt нь хүнсний үйлдвэрлэл байна. Дараа нь оёдл хувцас нэхэмлийн үйлдвэрлэл байна. За дараа нь барилгын материалын үйлдвэрлэл байна. Дараа нь газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл гэсэн. За ийм одоо 4 салбарыг хамруулахаар болжээ гэж. Тэгэхээр 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй жижиг дунд үйлдвэрлэгчид ногдох татварыг 90% хөнгөлнө. Тэгээд энэ нь одоо ямар салбарт хамруулах гэхээр доорх 4 одоо ийм үйл ажиллагаа эрхэлдэг салбаруудыг хамруулах туссан байна. За тэрний дараа жижиг дунд үйлдвэрлэлийн зорилттой тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг гайлын албан татвараас чөлөөлнө гэсэн. Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоолын дагуу 2019 он хүртэл жижиг дунд үйлдвэрлэлийн зорилт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг гайлын албан татвараас чөлөөлсөн. За энэ нас цаашаа сунгагдаж мөрдөгдөх яригдж байна. За мөн бас их том дэмжлэг болсон зүйл нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэх хугацаанд гайлын албан татвар чөлөөсөн одоо зардал өндөртэй уналтанд ороод исэн газар тариалан үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулахад мөн тариаламжтад үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадварыг сайжруулах. За мөн хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй хоолносоор хангах үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж чадсан. Атрын 3 дугаар аяыг одоо дэмжиж өгсөн. Ийм одоо бас дэмжлэг болж өгчээсэн байна. За одоо бас нэг сүүлийн үед одоо яригадаад байгаа тийм ээ дэлхийн нийтийг хамраад байгаа COVID-19-ийн тархалтаас шалтгаалаад хүнс хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, түүхийд болон бусад орцуудын үн гадаад зах зээл дээр 30 орчим хувь өссөн. Дотоодын үйлдвэрлэл сөргөөр нөлөөлж бүтээгдэхүүний үн өсөх нөхцөлийг одоо бий болгоод байгаа. За энэ өсөлт нь манай улсын хүнсний хангамжийн тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа. Газар тариалан үйлдвэрлэлд хүн дээр тусч байгаад бол газар тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа шинэ трактор комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болоо шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо. За ургамал хамгааллын бодисыг гайлын албан татврыг хөнгөлж байгаа. За мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамс гайлын албан татврыг хөнгөлөх тухай болоод мөн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг одоо боловсруулсан. Ингээ улсын их хурлын чуулганаар 21 оны 4 сарын 23-ны өдрийн хугацаанд батлуулсан байна.
За ингээд баталсан болохоор гайлын албан татвараас 2022 оны 1 сарын 1-ний хүртэл гайлын албан татвараас хөнгөлнө. А нэмэгдсэн өртгийн албан татвараас 25 оны 1 сарын 1-ний хүртэл чөлөөлөхөр болж байгаа. За бараг тодорхойлох, кодлох ийм уялдуулсан системийн англи бүхий ийм барааны жагсаалтыг засгийн газрын хуралдааны хэлэлцүүлэн батлуулсан байна. За мэдээж хэрэг энэ жагсаалт батлагдсанаар гайлын албан татвараас хөнгөлнө, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль маань хэрэгжих одоо ийм бүрэн боломж бүрдсэн гэж үзэж байгаа. За мөн хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зарим нэрийн хүнсний барааны импортын гайлын болоод нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. За мөн энэ одоо саартахалтай холбогдуулаад тийм ээ түрээсийн төлбөрөө бууруулсан одоо холбогдох баримтар тогтоогдож байгаа зах худалдааны төвийн болоод үйлдвэрлэл үйлчилгээ, говийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлэгчийн түрээсийн орлогод түрээсийн төлбөр бууруулсан хэмжээгээр аж ахуй нэгжийн орлогын албан татврын хөнгөлөлтийг одоо эдлүүлнэ гэсэн. За энийг ч мөн одоо мөрдөж эдлүүлж байгаа. За мөн татвар төлөгчийн 2020 оны жилийн эцсийн татврын тайлангаар гарсан алдагдлыг татврын дараас нь 4 жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын албан татврын хуулийн 19 дахь зүйл заасан журмын дагуу хасаж тооцож байгаа. За энэ болохоор 19 дахь зүйл нь аж ахуй нэгжийн орлогын албан татврын хуулийн 19 дахь зүйлд нь юу гэхээр татврын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох гэсэн. За ийм зүйл байгаа. Тэгэхээр татврын тайлангаар гарсан алдагдлыг дараас нь 4 жилийн хугацаанд одоо хасаж тооцох. За ийм зүйлийг бас үзүүлж байна. За мөн тухайн төрлийн албан татврын хуульд заасны дагуу ногдуулаад хугацаанд нь одоо тайлансан боловч төлөгдөөгүй албан татварт тооцох алдан тургуулаас чөлөөлнө гэдэг. За урд нь бол хууль заасны дагуу татвар ногдууллаа. Ингээд тайлагнаад хугацаанд төлөөгүй бол одоо тэгээд алдан тургуул одоо ногдуулдаг гэсэн бол за энэ сар тахлын үед татвараас алдан тургуулаас чөлөөлөх юм заалтуудыг л гаргаж ирсэн байна. За мөн түүнээс гадна бичил бизнес эрхлэгчид маань одоо санхүүгийн мэдлэг боловсрол багтай нэг хүнээр тайлангаа гаргуулдаг, тайлан гарахад анхан шатны баримт хэрэгтэй гэл ийм одоо зүйлүүд байгаа л да. За ийм одоо судалгаа байдаг бай. За тэгэхэд мэдээж хэрэг тайлан гарахад анхан шатны баримт хэрэгтэй, анхан шатны одоо баримт бүрдүүлэлт хэрэгтэй гэл. За тэгээд одоо нэг өөртөө санхүүгийн тайлан гарах хөнгө учраас хүн гуугаад одоо гаргуулдаг. За тэгээд нөгөө анхан шатны баримт бүрдүүлсэн үгүй бас зарим баримттай баримтгүй ингээд тайлангийн гаргаад өчтдөг гэсэн. За гэтэл ихэнх бичил бизнес эрхлэгчид энэ одоо баримтд байдгүй, ерөнхийдөө баримтыг бүрдүүлдэггүй. Тэгээ үүнийг бүрдүүлж чаддгүй гэх мэт юм хүндрэлүүд гардаг. Тиймээс эдгээр бизнес эрхлэгчдэд дэмжих зорилгоор нэмэлт одоо заалтууд оруулсан байна. Нэмэлт заалтууд оруулжээ гэж. За гол нь тухайн бизнес эрхлэгч маань 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэдгийг нотлох хэрэгтэй гэж. Ер нь одоо ямар хуу орлоготой юм бэ? Хэдэн төгрөгийн орлоготой бэ? Орлого олсон юм бэ? Хэд орлоготой бэ гэдгээр гол нь нотлох нь. Гэхдээ энэ орлогоо цахим төлбөрийн баримтаар батлах юм. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татврын баримтыг одоо үйлчлэгэндээ бүрэн хэрэгжүүлж баримтын нөгөө татврын болоод илгээснээр борлуулалтын орлого одоо баталгаажуулдаг шийдтэй. Тэрэн шиг одоо аж ахуй нэгж маань орлого олсон бол тэрнийг цахим төлбөрийн баримтаар одоо баталгаажуулах нэ гэж. Тэгжээж ийм орлоготой гэдгээ нотолсон тохиолдолд анхан шатны баримт бүрдүүлэх гэдэг зүйлээс одоо хөнгөлөлтөх нь. За жилийн орлого нь 50 сая төгрөгийн борлуулалттай бизнес эрхлэгч одоо тайлан өгөхөд
Заавал ангаж шатны баримт бүрдүүлэх шаардлагагүй. Татвараач 1% төлөх юм байна. За тэгэхээр энэ бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт бол аюул тийм дарамтгүй юу болчихж байгаа байхгүй. За татварын тайлагнах давтамж гэж. За том аж ахуйн нэгжүүд татвар ногдуулах орлогын дүн 6 тэрбум төгрөгөөс дээш бол өмнө нь болохоор 4 тайлан гаргадаг гэсэн. Жил 4 удаа тайлан гаргадаг гэсэн. За хуулийн өөрчлөлтөөр мөн энэ том аж ахуйн нэгж маань 4 удаа тайлан гаргана гэсэн. Тэгэхээр энэ тайлангууд чинь бид нэг удирлаар 1-р удирал, 2-р удирал, 3-р удирал, 4-р удирал уу юу жилийн эцсийн тайлан гэж гаргадаг гэсэн нэ. За жилийн эцсийн тайлан бол мөн их том хэмжээтэй тэр нөгөө нэмэлт тодруулга шаардлагатай. Нэмэлт тодруулга хийн хасралтууд ангаж шатны баримтууд бүрдсэн юм. Тэгээ жилийн эцсийн тайлан чинь 12 сарын 31-нд тусалбар болоод дараа оны 2 сарын 10-ны дотор гарах гэсэн юм хуулийн залтаар гарах гэсэн. За тэгвэл дунд хэмжээний аж ахуйн нэгж борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас дээш 25% төлөхгүй татвар төлөгч мөн 4 урд нь болохоор 4 тайлан гаргаж исэн бол одоо 2 тайлан гаргаж жишээтэй 2 л удаа гаргана. Хагас жилээр бүтэн жилээр 2 удаа тайлан гаргах шээ. За жижиг аж ахуйн нэгж жижиг борлуулалтын орлого нь 50 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл байна. Урд нь бол 4 тайлан гаргаж тушаад өгдөг байсан бол одоо мөн 2-ыг л гаргах нь хуулийн өөрчлөлтөд тайлангаж байна. 2 л тайлан гаргана гэж. За бичил одоо үе жижиг бичил бизнес эрхлэгч юм. 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол тийм ээ. Өмнө нь одоо тайлан тушааж байхдаа 4 тайлан тушааддаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр одоо 1 л удаа тайлан өгөх нэ гэж. Тэгэхээр ингээд татварын тайлагнах татвараа одоо тушаах тайлагнах тоон ерөөд ингээд багасж өгсөн. Ийм одоо сайхан нэгсэндээ ачаал маань дарамт багасж байна гэсэн. За энэ татварын шинжлэгдсэн хууль нь Монгол улсад амьдарч байгаа бүх хүнд ерөнхийдөө хамаатай шүү дээ. Ихэнх хүн үүнийг том компаниудад л хамаатай гэж хараад байдаг. Тэгвэл 50 саяас 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компаниуд хамааралтай. Иргэн бүр төлсөн төлбөрийн баримтаа аваад цахим төлбөрийн системд бүртгүүлэл хэвчих юм бол цаад утгаараа ерөнхийдөө даалт эдийн засгийг ер нь устгах. За ийм л одоо зорилготой шүү дээ тийм ээ. За тэгэхээр нөө цахим төлбөрийн системд нэвтрүүлээд одоо тэр ялангуяа тэр нэмэгдсэн өртгөн олонтрын цахимжиж бүртгүүлээд за тэгээд буцаан олгож аваад урамшуул одоо суглаан дээр орлоод ирсэн чинь хүмүүс ялангуяа одоо нэмэгдсэн өртгөн олонтор төлдөг биелэгч одоо нэмэгдсэн баримт өгдөг аж ахуйн нэгжүүдээс бодолтой авалт хийх сонирхолтой болсон. Альж газар ороод заавал баримтаа нэгж авдаг болсон. Энэ шиг иргэн бүр төлсөн төлбөрийнхаа баримтаа аваад цахим төлбөрийн системдээ бүртгүүлээд хэвшчихвэл цаад утгаараа далд эдийн засгийг устгаж эдийн засаг бас сэргэх бэлэн мөнгөний одоо эргэлт багасах татвараас зайлсхийх асуудал ч бас багасна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр иргэд ерөнхийдөө татварын дарамт, татварын ачаал гэдгийг сайн юу байхгүй гэдэг шиг холддог юм шиг байна. Тэгэхээр татварын дарамт, ачаал гэдгийг ялгаж салгах. Татварын дарамтыг болохоор хүмүүс гэдэг өр төлбөрөө нэхэл татвараа нэхэл тийм ээ. Тэгэл уцтаал
олон дахин нааш чаш явууллаа гэж тайлан тушаахыг санууллаа гэх мэтлэнгээр нь татвартай холбоотой үйл ажиллагааг манайхан бол татварын дарамт гэж ойлгоод иддэг. Тэгэхээр энэ бол татварын дарамт бол энэ биш л дээ. Цаг тухайд нь татвараа төлөөд цахимаар илгээх эсвэл одоо тушаах ёстойгоо цаг хугацаанд өгөөд явдаг бол хин ч тас шахаж шаардахгүй тийм. Тэгэхээр бол нэг тийм өөрчлөлт тийм өндөрлөгч болох юм байхгүй. Тэгэхээр олон улсад татварын дарамт гэдгийг тухайн аж ахуйн эрхлэгч улсдаа ямар нэгэн бизнес эрхлээд орлогоо цэвэр ашигтай харьцуулсан дүнгээс хэдэн хувиар татвар авч байна гэдгээсээ татварын дарамт гэдэг зүйлийг тэр нь тухайн бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйл ажиллагаанд нь ямар нөлөө үзүүлж байна гэдгээр нь тодорхойлдог байх юм. Тэрийг татварын дарамт гэж үздэг юм байна. Тэрнээс биш татварын одоо хоригдсан байцаагч чинь татраа төлөөрэй, тайлангаар тушаагаарай. Баримтуудаа авчраарай ч гэдэг юм уу. Танах одоо татварын шалгалтанд орох гэж байна. Баримтууд бүрдүүл тийм баримтууд авчраа гэдэг л одоо нааш явуулаад авч юм уу юм бол энэ бол татварын дарамт биш юм шүү дээ. Орлогоо цэвэр ашигтай харьцуулсан хүмүүс хэдэн хувиар татвар авсан байна гэдгээсээ олон улсад татварын дарамт гэдэг зүйлийг тооцдог байна гэж. Тэгээ тэр нь санхүүгийн үйл ажиллагаанд ямар одоо нөлөө үзүүлж байна гэдгийг тодорхойлдог. Тэгэхээр манай улсыг бол татварын ачаал багатай улс гэж ерөнхийдөө тодорхойлдог. Татварын дарамт ч ерөнхийдөө бага байна гэж үздэг л дээ. Тэгэхээр за яг нэг татварын байцаагчийн шаардлага тавьсан зүйлүүдийг одоо татварын дарамт ачаал гэдэгтэй олж худаж ойлгож болохгүй нэ гэсэн. За ийм одоо зүйлийг яаж чинь уул нь бол юу гэж байгаа штэ. Нэмэгдсэн өртгийн албан татврын баримт өгөхгүй байгааг одоо мэдээл гэж байгаа тийм ээ. Одоо татварын албанд мэдээлээрээ энэ аж ахуйн нэгж чинь энэ дэлгүүр оршиж чинь энд өгөхгүй байна гэдэг. Уул нь одоо том бодлооны зах авдагч хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвартай төлөгч болгож одоо баримт өгөх гэсэн одоо шаардлага тавьжлаа. Одоогоор бол захад бол ямар ч зарим нэгэн захын болон юун дэлгүүрүүд бол баримт өгөхгүй байна. Тэгвэл одоо тэр юуг мэдэгддэг байхгүй юу? Тэр татвар албанд мэдгдсэн тохиолдолд тэд нэр торгуул шийтгэл оногдуулж байгаа шүү дээ. Оногдуулах тэр юу байгаа. Тэг хүмүүс бол за яршиг гэл одоо хин тэрийг тэгээд хэлээ явж идэг юм бол зарим нь бол уцтаад хэлж байгаа энэ төр тийм тохиолдлууд байна л да. За тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийг хэмжих манайх ч одоо нөгөө жижиг дунд бизнесийн одоо үйлдвэрлэлийг дэмжих цаашаа тэгээ үйлдвэрлэгч орон болно гэсэн хүмүүн гол зорилго тавигдсны үндснээрээс одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих татварын бодлогоор дэмжих татварын бодлогоор дэмжих за тэгээ засгийн газраас мөрийн хөтөлбөр тусгах маш олон одоо дэмжлэг тусцаанд
зээлүүд их хөнгөлтэй зээлүүд олгогдох. JK-гийн тусламжаар олгогдох зээлүүд байж байна. За тэгээд тэдгээр зээлүүд нь банк санхүүгийн байгууллагуудаар дамжигдаад жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг одоо дэмжих маш их том дэмжлэг төсөлцөө олж өгч шүү дээ. За тэгээд хүнсний үйлдвэрлэл, оюутал, хувцас нэхэмлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл. За газар тариалан одоо эрхлэгчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид байна. За барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчид. За энэ газар тариалан одоо эрхлэгчид ялангуяа жижиг одоо бичил хөдөлмөр эрхэлж байгаа улсууд. Ялангуяа одоо энэ манай юунд яригдаад шүү дээ. Ургац суралт болсон одоо энэ газар тариалан үйлдвэрлэгчид нөгөө газар тариалан үйлдвэрлэгч нөгөө таригчдыг одоо дэмжих авчирсан ногоог нь борлуулахад нь дэмжлэг тусалцаа үзүүлье гэл. За манай одоо энэ газар тариалан эрхлэгчид нь хамгийн гол юм л дотоодынхаа үйлдвэрлэлийн хангыг экологийн цэвэр бүтээгдэхүүний цэвэр хүнсийг одоо ард түмэндээ хүргэе гэсэн одоо ийм зорилгоор эцэц хуцалтгүй одоо ногоогоо тарьж ургуулчаад тэгээ авчираад одоо борлуулах одоо гол их үсэр нь одоо хот одоо суурин газрууд. Тэгэхээр яг нэг гадаадаас одоо гадны одоо хятадын одоо хүнсний ногоог оруулж ирэх, хүнс хүнсний ногоог оруулж ирэхгүй байх заалтын үүднээс. За мэдээж хэрэг манай төр юугаа дэмжинэ? Үйлдвэрлэгч нарыг дэмжинэ гэдэг зорилгоор бас маш олон төрлийн бодлогод одоо баримтж байгаа шүү дээ. За мэдээж хэрэг бас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих. Гаднаас одоо оруулж ирэх, хятадаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах. За тэгээд үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилгоор их мэтлэнгийн юмдаа маш олон төрлийн юу хийгдэж өгч байна. За жижиг дунд үйлдвэрлэлийн зорилттой тоног төхөөрөмж сэлбэх хэрэгсэл. За бас гайлын албан дотроос чөлөөлсөн. За жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ногдуулах татврын 90% хөнгөлчихсөн. Ийм зохицуултыг хийчихсэн. За хүнсний үйлдвэрлэл, оюутал. За хүнсний үйлдвэрлэлийг мэдээж хэрэг дэмжиж өгч байгааг нь гол одоо манай Монгол улсын хувьд бол хүнс үйлдвэрлэл. За тэгээ хүнсний хэрэглээ. Одоо энэ судлаачид яриад байгаагаар бол экологийн одоо цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа байдал бол маш их алдагдсан. Нэгсэнд одоо бодлогоо алдчихад явд юм гэж. Тэгэхээр хүнс үйлдвэрлэлийг дэмжих. Ялангуяа одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн ямар нэгэн химийн бордоо юу ороогүй хүнсний үйлдвэрлэлийг дэмжих. Мал аж ахуй гэдэг тийм ээ. Малын одоо үйлдвэрлэл угсыг сайжруулах. Зөвхөн тооны хойноос биш. Чанарын хойноос одоо явах. Ийм одоо зүйлүүдээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор одоо ирэх одоо жилд ихэд 20 сая орчим одоо мал махан бүтээгдэхүүнийг экспорт нь гаргахаар одоо энэ зорилт тавиад ажиллаад мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэлжлийг дэмжих. Жижиг дунд үйлдвэрлэлтэй хасалсан юм. Янз бүрийн гоё хөтөлбөрүүд боловсруулдаг байхгүй. Гэх мэтчлэнгээр ингээд засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлтэй холбогдоод за тэгээд гайл татврын байгууллагуудаас хөнгөлөлт чөлөөлөлтөд илүүлэх.
За тэгээд үйлдвэрлэлч хэрэглэж байгаа суда дэмжих ажлын байраа нэмэгдүүлэх ийм сайхан зорилготой мэдлэлтэй байгаа. Ийм тод шинэ тулцсан дээ байна. За ингээд ерөнхийд нь ярих юм дууссан. Та бүхнээс асуулт байвал асуугаад чөлхөө. За асуулт байвал бушаас асуугаад 4-өөс дахиад хичээлтэй шүү. 30 минут цэцэрлээд орох юм уу дараагийн хичээл нь тий? Шууд орохгүй байгаа юу? Тийм 4-өөс орно гэсэн. Төрөөр хичээлтэй шүү. Бошоос нэг асуулт асууж байгаа. За. Тэр одоо энэ доторх хөнгөлөлтүүд жижиг дунд аж ахуйн нэгжүүд дээр айгүйх байгаад байна. Хөнгөлөөд нэг алимгэлэг яриад байна л та. Тэгжээс л одоо яг энэ газар тариалан дээр бол ингээд 50%, 90% гэл ингээд хөнгөлөлж хэлэлцэж байгаа. Тэгтэл яг одоо чинь миний жишээн дээр бол энэ малын тэжээл үйлдвэрлэл дээр жишээ нь хөнгөлөлт байна уу гэдэг үйлдвэрлэлж байгаа энэ нөхцөл байна уу гэдэг. Тэгэхээр яг тэр хэсэг дээр яг энэ хэсэг нь хаягдчаад байгаа юм шиг санагдаад тийм. Яа тэгэхээр зэрэг газар тариал дээр ихч одоо төмөс хүнсний ногоо энэ бүтээгдэхүүн чинь бүгдөө хөнгөлөлтөнд орчиж байна. Гэтэл малын тэжээл чинь яг тэр үр тарианыхаа одоо Улаанбаатарыг аваад тэгээд одоо малын тэжээл хийж байгаа шүү дээ түүхэд үндсэн. Тэгэхээр яг тэрийг үйлдвэрлээд бүтээсэн юм гэхээр үгүй зүгээр тарьцсан юмыг л аваад ашиглаж байгаа учраас нөгөө хөнгөлтөөс нь гараа авчиж байгаа байхгүй. Тэгээ бидний доторх хуулийн дээр нэлээд үзэж хараад ингээд яасан. Тэгээд иймэрхүү алдаа нэг завсарсан юм шиг иймэрхүү хүмүүс байгаад байдаг. Дээрээс нь хөнгөлөлт чөлөөлөлтөө бас жоохон ялгаж салгаж жижиг аж ахуйнуудаас тайлбарлахгүй бол бас хүмүүс дотор нь хольж утгаа яваад байдаг. Дээрээс нь яг юу хэлэхэд бол тэр нөөтийн хуулийн дээр тэг хөвтэй борлуулалт гэдэг яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо манай дээр бол энэ олон улсын тээвэр зочдод бол тэг хөвтэй борлуулалтанд хамрагдаа явж байгаа. Энэ болохоор гадаадаас Монгол улс руу Монгол улсаас гадаад руу чигсэн тээвэр хийдэг учраас тэг хөвтэй борлуулалтанд нэг хэсэг хамрагдаа явжсэн. Саяхан нас эхлээд дотоодын одоо нэг үйлчлэгээнүүд одоо кранаар өргөх тээвэрлэх үйлчлэгээнүүд нөөцөд хамрагдаад гэсэн байна. Тэгэхээр энэ тэг хөвтэй борлуулалт эдрийг бол нэг хүмүүс тэг хөвтэй борлуулалт хөнгөлөлт чөлөөлнө гэхээр нөөтийн тайлан дээр энэ тусахгүй байна гэдэг тийм юмнуудыг дутуу боддог ч юм уу нэг тийм юм байдаг. Тэгэхээр тэр доторх тайлангийн бөглөх юм дээр бас харах хэрэгтэй тийм. Зүгээр уг нь бид нар хувь хүний урлагийн албан татврын тайланг бол уг нь тэгж бодоод идэв. Гэхдээ мэдхгүй бас буруу зүрх бодсон юм бас. Хүмүүс болохоор орлогоо тодорхойлоод тэгээд тодорхой хэмжээний баримтаар нөтлөгдсөн зардалуудаа хасаад ингээд тайлагнаад явах хэрэгтэй юм аа. Тэрэн дээрээс татврын дээр хөнгөлөлтчдүүд сэтлээ боломжтой юм шиг хараад байна. Тийм. Давхар татврын хувьд бол яг одоо манай энэ жижиг дунд аж ахуйн нэгжүүд чинь бас гадаад татад аягах үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Салбарууд нээдэг болсон байна. Тэгэхээр давхар татврын асуудал чинь бол ерөнхийдөө Монгол улсад бүртгэлтэй байгаа улсуудад татвар бүртгэлтэй яг гэрээ хийцэн тийм улсууд бол үйл ажиллагаа явуулаад орлого олох юм бол тэр улсад татвар төлж ш. Тэр нь болохоор буцаад Монгол дээрээ ирэхээр энэ бол татвар төлөгдсөн байна. Нэгсэн дуусад ажилласан байна гэж тооцогдоод
бид нар ч бас 50 нас 55 нас 60 насны тэтгэврийн өрхөд ерөнхийдөө тэрийг тэтгэвэр дээрээ тооцоолох гэдэг ажил шүү дээ. Тэр мөр юмудаа манай хүмүүс бас сайн мэдчих хэрэгтэй юм л та. Ийм хууль байдığım байна гэдэг. Тэгэхээр бид нар бас гадаадд болсон болоод эндээ татвараа төлсөн бол Монгол улстай эргээд тооцоолох боломжтой байдığım шүү гэдгийг ойлгоод цааш нь судалж мэдэх хэрэгтэй. За ийм юм дэлгэрүүлж юм уу гэсэн. Тэгээд тэр хасагдах зардлуудыг болохоор бас аж ахуйн нэгжүүд бас хасагдахгүй зардал дээр нэлээд асуудал үүсгэж байна. Өмнө нь бол одоо ингээд зүгээр ганцхан жишээ авахад хүмүүсээс хувь хүмүүс аж ахуйн нэгжүүдээс банкудаас баахан зээл авчаад тэрний зээлийн хүүнүүдийг зөвхөн банкнаас авсан зээлийн хүүнүүдийг хасагдах зардал руу оруулах тооцоод байсан. Тэгээд хувийнаас авсан зээлийг болохоор тооцохгүй хасагдахгүй зардал руу оруулах тооцдог байсан. Одооны хуулиар бол арай өөр болоод бас тодорхой хэмжээний баримтаар нотлогдож байгаа зээлийн хүүнүүдийн зардлуудыг 30 хүртэл хувьтай ч юм уу тийм борлуулалтын орлогоос хамаарат 30 хүртэл хувьтай хасагдах зардал руу оруулнаа гэдэг тийм заалтууд ороод ирсэн байна. Барамутралын хэвийн хорогдол бол өмнө нь бол бас хасагддгүй ингээд яваад байдаг байсан. Ягаад гэвэл тэр тээвэрлэлтийн явц ч юм уу хэвийн хорогдол гардаг. Бас нөгөө нэг янз бүрийн тохиолдолд ийм хорогдол гардаг. Тэрийг бол оруулдаг байсан. Одоо сүүлийн үед бас оруулдаг болоод гэхмэслэнгээр энэ зардлуудыг яаж ордгоо мүү гэдэг юмыг бас орлогоос яль нь хасагддаг гэдэг зардлуудыг ялгаж ойлгох хэрэгтэй. Тэр хувийн зардлуудуудын мэддэг шүү дээ нөгөө захирлууд нэг хуваараа нэг хүлээн авалт арга хэмжээ хийгээд явуулсан. Яг байгальд нөлөөлөхгүйгээр тийм зардлуудыг бол асуудаггүй зардал руу оруулж байх жишээ нэ тий. Ийм асуудлууд бол байгаад одоо ханшийн алдагдал байдаг ч юм уу валютын ханшийн алдагдал байдаг. Ийм үйл ажиллагаанаас яг шалтгаалаагүй гарсан зардлуудыг бол оруулж шүү. Тэгэхээр энэ татварын хуулиудыг сайн дэлгэрүүлж уншиж судлах хэрэгтэй шүү. Ер нь бол хуучнаас яг бол татварын хуулиуд шал өөр бас болцсон байгаа. Тэгэхээр Монгол хүчлэгтийг сайн биднээс мэдчих хэрэгтэй зүйлүүдийн нэг байна л да. Тэгээд нэгтлэн бод хүртэл ийм сайн хөтөлж жижиг дунд аж ахуйн сайн хөтөлж цаашаа одоо тэрэн дээр анализ хийж дүгнэлт хийж явах хэрэгтэй байгаа шүү дээ. Ингээд яг сүүлийн үед нөгөө нэг ингээд хөдөө орон нутгийг хараад байхад татварынхны нэг асуудал нь юу гэхээр нөгөө нэг цаанаас нэг төлөлгөө норм өгчдөг юм шиг байна. Татвар ийм усад ийм татвар төлөвлөрөх хэрэгтэй. Тэгэнгүүт зарим төлөлгөөндөө хүрэхгүй газрууд ч юм уу ингээд өрчлөлт хүнээс аж ахуйн нэгжээс танах одоо энэ жил тэдэн одоо тон аавн ногоо аавна гэсэн шүү дээ. Тэрнийхээ татварыг одоо ч ингээд төлж өчтэй гэдэг ч юм уу. Ийм асуудал яригдаад яваад байна гэсэн. Тэгэхээр тэр мөрний бас тэгэл олмос тодорхой хэмжээнд хөндрөж байгаа юм шиг байх л та. Тэр мөрийг улсаа бодлоцсон хэрэгтэй болж байна. Энэ бол нэг тийм дотроор нэг татварын асуудлууд ер нь жоохон жижиг аж ахуйн нэлээд хөндлөлт тусдаг л да. Жишээ нь нөөтийн баримтуудыг чинь одоо өөний болон захын хувь хүмүүс өгөхгүй шүү дээ. Тэгээд одоо та нөөтгөө авах юм уу? Нөөтгөө авал 50000, нөөтгөө авал 7000 ч гэх юм уу. Хэмжлэнгээр ийм асуудал гарч хүн бэлэн мөнгөөр төлөх чинь юм чинь. Тэртээ тэгвэл за шиг нөөтгөө авъя гэл ингээл авах жишээ юм. Энэ л ерөөсөө амьдрал шүү дээ. Тэгэхээр бид нар тийм нэг сайн бодож бас тэгэхээр тэр нь тэгэл зардал руу дахиад орохгүй болж байгаа юм. Баримт авахгүй чи яаж орох вэ тий. Тэгээ ийм юмнуудыг л сайн одоо бодит амьдралаа сайн бодож үзчих. Тайлан балаас гарах хэрэгтэй шүү. За баярлалаа. За баярлалаа. За Алтан гэрлээс сумгасая тий. Алтан гэрэл бол ер нь их сайхан зөвлөгөө өгөөд
бас их санаа оноо авах штэ. Яг тэгвэл аргагүй шүү дээ. Бүгдээрээ бас нэг практик дээр ажиллаж байгаа. Одоо сая нөгөө тоонд нь чанагдж байгаа гэдгээр утгаараа тийм ээ. Бас айтайхан их санаа оноо тав хүн ч гэсэн хэрэгтэй энэ төр зүйлүүдийг бас жоо хэлж өгч байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр түрүүн бас нэг хүмүүс нэг яриад байдаг нэг хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг. Тэгээ нөгөө хөнгөлнө гэсэн тэгж хөнгөлнө гэсэн ингэж чөлөөлнө гэсэн гिचгээд гэж яриад тэрийгээ тэр нөгөө тайлан балансан дээр тусахаараа нөгөө юугаа буруу тайлагнаад хөнгөлөх чөлөөлөх зүйлээ өөрөө дотроо бодоод тэг ингээд нөгөө дотороо тайлан байлг буруу тайлагнаа буруу хийгээ явчихдаг. Тэгэхээр ямар ч одоо холбогдож одоо олсон орлогоо, борлуулалтын орлого, дүүрсгийн орлого ямар ч хэсэн орлоготой олсон орлого, нийт орлого, чөлөөлөх орлого төр бүх орлоготой сайхан тусгаад тэгээ асагдах хэвээр зарлуудаа хасаад тэгээ тэр чинь нөгөө татвар ногдуулах орлого гэдэг зүйл нь гараад ирж татвар ногдуулах орлого. Тэр татвар ногдуулах орлогоос хэдийн хувиар гээд татвар авнаа гэд. Тэр авах ёстой татвараас чинь л тэр дүнгээс чинь л хөнгөлөх эсвэл одоо чөлөөлөх зүйлийг чинь тэр дүнгээс чинь л авна гэхээс биш өөр одоо зүйлээс чинь босоо зүйлээс чинь хасах хөнгөлөх чөлөөлнө гэсэн асуудал байхгүй шүү дээ. Тийм учраас тайлан одоо зөв гаргаад тэр одоо татвар ногдох орлогоос чинь татвар аваад тэр татвараас чинь хөнгөлөх чөлөөлөх юм чөлөөлж одоо юуныхын чинь өөртөө тооцно гэсэн үг шүү дээ. За энийг бас юу хэрэгтэй. Тэгээд хөнгөлөх гэдэг нэг өөр, чөлөөлөх гэдэг асуудал нэг өөр. За түрүүн бас хэлжсэн тийм ээ. Тэр ялангуяа тэр аж ахуйн нэгжийн албан дотор дээр ярьжсэн шүү дээ. Хөнгөлөх гэдэг зүйл. Тэдэн хувиар хөнгөлнө, 50% хөнгөлнө, 90% хөнгөлнө энэ гэж хөнгөлөлтүүд. За түрүүн тэр үйл хөдлөх хөрөнгийн энэ дэр 95%, 98%, 97% ингээ хөнгөлдөг юм байна. Энэ бол хөнгөлөлтүүд. Чөлөөлнө гэдэг ойлголт бол бүр мөсөн одоо аж ахуйн нэгжийн одоо албан дотор чөлөөлж ийн гэдэг жишээлбэл одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулж байгаа албан газрын одоо албан дотроос нь чөлөөлнө гэж байгаа бол одоо нэг мөр чөлөөлнө гэсэн үг тийм ээ. Одоо чөлөөлөх орлого бид одоо 25-аас дээш ажилчтай аж ахуйн нэгжийн ажилчдын 3/2 нь одоо харааг ажилт нийцдэг бол аж ахуйн нэгжийн орлогын татвараас нь чөлөөлнө гэдэг ингээд чөлөөлөх гэж. За одоо жишээ нь ихэд жижиг дунд үйлдвэр зорилтын ажил болсон, борлуулалт үйлчлэгч болсон орлогыг албан дотроос чөлөөлнө гэдэг. Тэгэхээр чөлөөлөх гэдэг нэг өөр, хөнгөлөх гэдэг. Тэгэхээр манайха ярьж байгаа хөнгөлөх чөлөөлт гэдэг нэг зэрэг яриад ингээд зэрэг юм яриад хөнгөлөх чөлөөлөх гэдэг хөнгөлөх чөлөөлт гэсэн л дээ. Хөнгөлөх чөлөөлт авч байгаа л да энэ төр гэж ярина. Нэг нь бол хөнгөлөлт, нөгөөх нь чөлөөлөх гэсэн юм хоёр аюу тийм. За хасагдах ёстой зардал гэдэг тэр одоо бол дотор хуулийн ч гэсэн өөрчлөлт орсон, урд нь ч гэсэн хасагдах ёстой зардал чи ийм зарлууд орно. Хасагдах ёсгүй чинь энэ орно шүү гэдэг ингээд. Тэгэхээр одоо бүр юугаа юу ихгүй бол татвараа яд юм бэ? Хүн болгон чинь тэр татварыг ч уншаад цээжлээд байна гэж байхгүй. Юу хуулийн ч уншаад чийжлээд байна гэж байхгүй. Тэр ихтэй хэл шүүх прокурорын хүртэл ядгүй гэхээр хуулийн өөрөө урдаа тавьчаад номоо эргүүлээд тэр заалт юугаа уншаад хэлээд явж идэг шүү. Тэрнтэй адилхан ядгийн доторгоо хуулийг дэлгэж тавьчихж хагаад чөлөөлөх хасагдах зарлууд нь юм байна, хасагдахгүй нь юм байна. Энд нь ингэж өөртөө ороод энэ нь одоо ингэ мөрдөгдөж байгаа юм байна шүү гэдгийг уншаад хараад өөрөө юу яж болно шүү дээ тийм ээ. Заавал одоо тэр нь хасагдах хэрэгтэй юм болов тэр нь болдгүй юм болов гэж мэдхгүй хүмүүсээс асууж яхаар одоо тэр хуулийн дээр нь заачсан хуулийн заалт байгаа учраас тэрийг одоо өөртөө ашиглах хэмжээнд байх хэрэгтэй тийм ээ. За түрүүн тэр татварын тухай хэм бас айтайхан бас хэлж өгч байна. Ер нь бол тэр одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд татварын гэрээ байгуулсан улс орнуудад давхардуулж татвар төлөхгүй байх процесс гэдэг тийм. Тэгэхээр ер нь яг татварын гэрээтэй гэрээгээр дамжуулаад татвар төлөх зайлс их явдлаас одоо өрчсөн сэргийлэх. За тэгэл одоо түрүүн энийг хэлж байгаа тэтгэврийн хэмжээ тооцоолж бодоход хүртэл ингээд давхардуулахгүй байх жишээтэй ч юм уу. Гэх мэтлэнгээр энэ юунууд орж ирж байна. Яг хөө тэгээд татвараас үзүүлж байгаа дарамт. За тэгээд зарим нэгэн хуулийн одоо хөнгөлөгдөх чөлөөлөгдөх ёстой зүйлүүд ингээ орж ирэхгүй
байгаа энэ төр залтууд байгаа л одоо яг бид бол иргэдийн дуу хоолой. Тэгээ өөрсдөө тэр зүйлээ ярих, хэлэх, санаа оноогоо хэлэх энэ төр зүйлийг одоо бид нар ч бас энэ тайлан бичих энэ үед бас та бүдгийн хэлсэн энэ санал онолыг зүтгэл цаад газар руу хөрвүүлэх өгүүлэх талын саналыг бол оруулж болно л доо. За ингээд та бүхэнд баярлалаа.